Их хүн бол байглаас заяасан гайхалтай лаборатори. Шинжлэх ухаан өнөөдрийнхөөс хэдэн мянга дахин хөгжлөөч эхийн сүг орлох амьд бүтээгдэхүүн гаргаж авч чадахгүйтэй эрдэмтэд санал нэгддэг юм а. Манай хүүхд одоо 2 ой хүрж байгаа. Тэгээ би хүүхдээ 9 сар хүртэл хооллсон. Харамсалтай нь энэ маань одоо тийм чих хангалттай хугацаа байгаагүй. Учир нь гэвэл манай хүүхд маш их юм арсны эмгэх харшил өвчнөд. Энэ маань ерөөсөө эхийн сүгээр дагнаж хооллоогүйгээс болсон хамгийн чухал зүйл бол ээжүүдийн эхний 2 нас хүртэл хүүхдэд асралтгүй хөхүүлэх нь маш их чухал байна. Эхчүүд хүүхдээ хөхний сүгээрээ дагнан хооллож чадахгүй байгаа нь гэр бүлийн болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа эмч мэрэгжилтнүүдийн өгөх зөвлөгөө хангалттай биш. За дээр нь улс орны хэмжээнд ядуурлын түвшинд орвтой буурахгүй байгаа. Мөн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний сурталчилгаа хэрэглээнээс хамааралтай байна. Эхийн сүүг одоо орлуулж манахны хэрэглээд байгаа меласан, наан гэд хураа сүнүүдэд 100 г цүү уух ёстой бол тэр хэмжээний энэ л одоо савыгийн дүүрэгтэл зориулсан баг тийм сүү. Гэтэл эхийн сүү бол өөр одоо ямар ч үйлдвэрт ямар ч технологийн аргаар гаргаж авч чадахгүй тийм дархлааг дэмжих, дархлааг одоо бий болгох хүүхдийн өсөлт төрнөлтийг бол хурдсгах одоо манайхны яриад байдаг IQ буюу ухаан одоо сэргэлэн байлгах энэ бүхэнд нөлөөлдөг. Манай улс хөдөлмөрийн хуулиараа эхчүүдэд амарчсны чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалах, хүүхдээ хөхүүлэхийг нь дэмжиж, 2 цагийн цалинтай чөлөө олгох, за ажлын байрандаа хүүхдээ хөхүүлэх, хөхөө саах, сүүгээ хадгалах аюулгүй орчин бүрдүүлнэ гэж заасан. Гэхдээ судалгааны үр дүн хууль амьдрал дээр бодиттой хэрэгжиж чадахгүй, цаасан дээр л хэрэгжидгийг харуулж байна. Аливаа хуулийг баталгаасаа өмнө зүйл заалт бүрийг нь хэрхэн хэрэгжих вэ гэдэгт анхаарах ёстой. Хуулийг дагаж гарах дүрм журмандаа ч үүнийг наривчлан оруулж өгөх нь чухал. Хүн ажил олгогч ажилтан хоёр гэрээ байгуулахдаа асуудлаа ярьж тусгаж өгөх хэрэгтэй. Би энд нэг зүйлийг ажил олгогч нарт хандан хэлхийг хүсэж байна. Ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх 2 цагийн чөлөө олгох нь тэд ажлаа цалгардуулах урт хугацааны чөлөө авахыг эрс багасгадаг болохыг шинжлэх ухаанаар баталсан. Хүүхэд нь өвчин эмгэх туслаа гэж ажлаа цалгардуулахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бизнесийн үр өгөөжийг ч нэмэгдүүлж байдаг. Эхийн сүгээр хоолдог хүүхэд олон төрлийн өвчлөлөө сэргийлэх дархлаатай болдгоо. Жишээлбэл жихний өрөвсөл тусах магадлал 23%-аар, арсны эмгэг тусах магадлал 42% буурдаг юм байна. Харин ээжид хөхний хавдар тусах эрсдлийг 28%, умаа хавдрын эрсдлийг 21% бууруулдаг юм байна. Тиймээс л эхийн сүгээр дагнан хооллох нь аливаа улс орны доктортой хөгжлийн гол тулгуур гэж эрдэмтэд дүгнэж байгаамаа.